За тэгэхээр өнөөдөр би та бүхэндээ юу ярихчлаа? Бурхан шашны нууцаас хоёр дахь нууцыг дэлгэж ярина. Хоёр нууцыг дэлгэж ярина. Нэг нь юу гэхээр таталцах хуулийг бодтойгоор нотолж бодит практик Монгол хүмүүстээр жишээ авч ярина. Нэг нь нөгөөх нь үгний хүч. Нэг нь таталцлын хүч, нөгөөх нь үгний хүч гэсэн юм хоёр нууц биш нууцыг бодит практиктаа уялдуулан энэ хоёр нууцыг дэлгэж ярина. За тэгэхээр хамгийн ихний зүгээр энгийн жишээн дээрээс эхлэе л да. Би энийг 2 жилийн өмнө 2023 онд одоо энэ 2023 онд энэ Золбоо уянга хоёрын тухай ерөнхийдөө ярьсан байна л да. Тэгээ энэ дээр би ерөнхийдөө яг юу гэж ярьж байгаа юм гэхээр нэг юм ярьсан байгаа. Тэр нь юу юм гэхээр ус бишээ ус тэгээд нөгөөх нь юу байгаа? Үгний хүчийг гол нь ярьсан байна. Энэ дээр би үгний хүчийг нэг юм дээр ярихдаа би юу гэж ярьжсэн гэхээр гүр архичаа. Би дээр үед гүр архичаагийн өгүүлэг өмшчихсэн. Одоогоос нэлээ олон жил юм. Тэр гүр архичаагийн өгүүлэг дээр юу гэж бичсэн бэ гэхээр гүр архичаа хажууд айлынхаа их нэртэй айгу баярлтын гинэ. Баярладаг гэж. Яагаад баярлт юм бэ гэсэн чинь манай хажууд айлын ихнэр өдөр болгон намайг магтдаг гэсэн гинэ. Тэр ихнэрээ газардуулахгүй байна, тэр газардахгүй байна, тэр баг тэглээ инглээ, тэр сайхан амьдарч ин, тэр баг агарт нисэж ин ухааны юм л яриад идэгсэн. Тэгсээр аа дүүрийг нь агарт нисгэсэн. Тэгээд яагаад ихнэрийгээ тэгээд яриад идэв гэсэн. Биш яагаад хажууд айлын ихнэр нь тийм үү? Энэ хажууд айлынхаа нөхрийг тэгж байнга ярьдаг гэсэн гэхлээр нөхөртөө муулдаг гэсэн. Нөхөр минь чи нөхрөөгөө байнга хараадаг. Чи архичин, чи тамхичин, чи муу архичин нош чамаас болоод бидний амьдрал ингэж тэгж ятар хажууд айлын залуугаар тэрийг хар хажууд айлын гүр архиж хар тэр тэгж сайхан амьд чинь тэр газардахгүй юм чинь тэгж юм уу архичин нөхөр гэж ярьсараа байгаад яасан бэ гэхлээр одоо юу гэдгийг тийм ээ гүр архичаа архин бишээ гүр архичаа тэнгэрт ниссэн пуучинд ниссэн суугаад агарт тэсээ даалдар нэр хүндтэй болоод хурж ирсэн харин нөхөр нь архин чивэд нас орсон. Өөрөөр хэлбэл энэ бол юм үгний хүч таталцлын хууль. За одоо би бодит амьдрал дээр та нарт зүгээр нэг энэ дуучдаас жишээ аваад ярьж үзүүлэх гэж одоо оролдъё тийм үү. Хоёр найзууд байсан. Тийм үү мөнгөн чимэг, чулуун чимэг биш чулуун чимэг мөнгөн цэцэгтэй. Хоёр хөөрхөн найзууд байсан. Хоёулаа би нэгэ гэрээр орж гардаг байсан. Тэгээ энэ хоёрын дуун дээр нэг нь ёрлж байгаа, нөгөөх нь өрөөж байгаа. Өөрөөр хэлбэл яаж юм бэ гэхээр нэг нь ёрлоод нөгөөх нь өрөөгд байна шүү дээ. Одоо бүгдээрээ үзцгээе. За энэ бүр багш нь бүр өстөө нэрээ бүр амар ёртоо дуу зааж өгсөн юм шиг байна. За чи мэн гэж бүр ингэж байгаа. Амар за. Одоо та нар ингээд зарим үгнүүдийг та нар ингээд сонсох юм бол заяа. Энд чи би чамайг хайрладаг байлаа. Үсий чинь би илбэдэг байлаа. Тэгдэг байлаа. Дандаа өнгөрсөн цаг үе дээр дуулж байгаа. Харамсаж байгаа юм шиг. Жаргадаг байлаа тий. Тэстэ амар ёрлж дуулж байгаа шүү. Үсий чинь би илбдэг байлаа. За би дууг нь бүтнээр нь тавьж болохгүй та нар өөрсдөө ороод сонсчих. Тийм үү? Тэгж болно шүү дээ, тийм ээ. Үсий чинь би илбдэг байлаа, хайрладаг байлаа, үргэлгэр айдал жаргадаг байлаа. Бүх юм өнгөрсөн цаг дээр.
Энэ дуулахтай ажилласан гэхээр дасаад байна уу да. Аргагүй дасаад байна уу да. Үнэхээр гоё хоолойтой. Йоо хиний янаагүй хөөрхөн эмэгтэйчүүд, хөөрхөн дуучид, Монголын бас гоо үзэсгэлэн харуулж байгаа бүсгүйчүүд тийм үү? Бас гоё хоолойтой. Үнэхээр сайхан бүсгүйчүүд. За тэгтээ гол нь яаж байгаа юм гэхээр дууны үг нь. Дууны үг нь энэ аргагүй дасаад байна уу даа гэж байгаа. Энэ дээр юу гэж байгааг та нар одоо мэдж байгаа юм. Нууцхан та нарын нэрийг нь харж болно шүү дээ одоо. Нэрийг нь мөнгөн цэцэг нууцхан. Коммент унтраач хүмүүс яг миний аягууллал нь ярих гэж байгаа юмнуудыг яриад ингээд унтраацсан. Коммент унтраацсан байж магадгүй юм л да. За тэгээд бүгдээ за нууцхан дасаар энэ ч яаж байгаа вэ? Нөгөөх нь болохоор тэгдэг байлаа ингэдэг байлаа ёрлоод байдаг. Энэ ч нь болохоор өрөөгд байдаг. Би аргагүй дасаад байна уу да. Энэ ч нууцхан аргагүй дасаад байна уу да. Нууцхан амраг хүндээ гэдэг баг. Амар ёрлж бол үгний хүч. Олон нийт нууц биш. Нууц. Одоо юу ч гэмээр энэ тийм ээ. Шашны нууц юм да. Одоо бол нууц биш болсон л доо. Гэхдээ ерөнхийдөө та нарт нууц биш шашны нууц. Тийм үү? Үг гэдэг зүйл ийм хүчтэй. Дээрүүд манад нэг муухай дуу байлдаг гэсэн нэг жирмийн цагаан нуур бол балиар хогийн нуур байдаг гэсэн. Хогийн дуу байдаг гэсэн. Тэгээд тэр дууг би ингээд дээрүүдийн пэйж хуудсан дээр ингээд шүүмжлээд оруулж исэн. Энэ балиар дууга болооч те. Тэр жирмийн цагаан нуурын яг эсрэг утгатай. Жилээс жилд их арбан болж байгаа ус минь, жилээс жилд залуужиж байгаа ээж минь тийм үү, тиймэрхүү гоё үгтэй дуулах юм дуулаач. Манай Монголын улс төрчид биш ээ, манай Монголын энэ урлаг дуулаач тийм үү. Үнэхээр энэ сайхан гоё хоолойгоо ашиглаад гоё сайхан ерөөлтэй дуунуудыг дуулвал гоё байгаад байгаа байхгүй. Ерөөлтэй гоё үгтэй гоё дуунуудыг дуулвал гоё байгаад байгаа. Тэгээд би тэр жирмийн цагаан нуурыг үгийг нь хүн жоохон өөрчилчихсэн байлаа гэд би энэ дээр постлжлээс л та дээр үед. Тэгээ одоо тэр пост одоо хаана байна уу гүй юм. Одоо 2000 чи одоо энэ шүү дээ. Энэ 2016 онд би одоо ингээд энийг постлж ижил та. Тэгээ би одоо энэ пэйж хуудас руугаа би одоо орж чадгаа байсан. Энэ пэйж хуудасыг удирддаг нэг миний админы эрэхтэй нэг пэйж хаягийг бол ус төрчид юм уу одоо хин олоод устгацсан байлаа. Тэгээд миний Монголын политик гэд бичсэн маш том пэйж хуудас бол бүх бичлэгнүүдтэйгээ бүх лайктайгаа би тэрэн дээрээс нэлээд олон бичлэгүүдийг шеэрлдэг гэсэн баггүй. Яг нь тэр нь овоо олон лайктай нэлээд хөгжүүлсэн пэйж хуудас байсан. Кино маань болоод би өөрийнхөө чадвараар хөгжүүлсэн пэйж хуудас байсан. Тэр пэйж хуудас тэгээд миний энэ бичлэгнүүдтэйгээ олон лайктай бичлэгнүүдтэйгээ цуг бүгд устсан баггүй. Тэгээд одоо би яг юу гэж хэлэх гээд байгаа юм бэ гэхээр энэ Аз болж үлдчихсэн. Тэгээд энэ дээр би юу гэж хэлж байгаа юм бэ? Энэ тийм өөрчлөх хэрэгтэй байхаа гэд бүр 2016 онд ярьжсэн юм аа би одоо та бүхэнд одоо 2025 онд ярьж байгаа чинь баг 9 жилийн дараа баг 9-10 жилийн дараа баг ярьж байна уу да тийм ээ. Одоо удахгүй нэг 2-3 сарын дараа л он гарлаа шүү тийм ээ. Тэгэхээр би баг 9-10 жилийн дараа би дахин тийм үү үгний хүч гэдэг юм аа би одоо ярьж байгаа байх нэ та бүхэнд.
За тэгэхээр та бүхэн тэгээд те үүнийг ингээд ерөнхийдөө ингээд нэг ойлгочих болох нэ. Тэгээд ерөнхийдөө та бүхэн ингээд нэг ойлгочих болох нь. Энэ то 2016 онд миний энэ постууд явж байна. 2016 онд л одоо юу гэдэг нь те манай гариг гарах ирэхээс яаж үүсвэ тесрэлтийн онл тэгээд те одоо нэг хэдэн жилийн дараа нэг баахан олон хүмүүс ингэж юу яаж эхэлж байгаа штэ. Тэг би бүр өмнө нь ингэж ярьжсэн байхгүй. Энэ 13 дахь ордмор те апикос гэдэг зөндөө олон гоё ийм постнууд байгаа. Та бүхэндээ дийшээ ороод доош нь гүйлгэх юм бол те ингээд маш олон сонирхолтой постуудыг та бүхэн ингээд олоод харж байж бас ингээд болох нэ. За энэ вау дарсан намайг блоклцсон юм уу? Би блоклцсон юм гэдэггүй. За тэг хүл гардсан хайж тасдаг юм биш ээ те. Амтнд бас хайж тасдаг. Хувь тавьдан гэж байдгүй те. Ингээд маш олон юмнуудыг би ингээд пост хийдэг. Бижээ тэг та бүхэн хүний амьдралын зорилгын тухай би бүр 2016 онд одоо тухай ингээд яриад постлжээ. За тэгээд та бүхэн тэгээ миний гол хэлэх гээд байгаа санааг юу юм бэ гэхээр үг гэдэг бол юм гэдэг хүчтэй. Тэгээд энэ үг гэдэг юм би бүр анх Золбоо ТV-ийн уянгагийн тухай ярьж байхдаа усны тухай би бас ярьжсэн. Тэгээд энийг бол энэ үг гэдэг хүчтэй гэдгийг ашиглаад маш олон гач шашны урсгалууд хүртэл те энэ Японы ялангуяа энэ усанд үг үйлчлэлт юм ээ. Хүний биед бас энэ үг үйлчлэлт юм гэдгийг мэдснээс хойш бүр гач шашингүй христийн шин бүх шингууд урд нь их үг хүчтэй гэж ярьдаггүй байснаа сүлт гів гинтхэн тэгээд амар болуулаа ирчиг аваад амар болуулаа мэдэмхрээд ярьдагсан л. Гэтэ ерөнхийдөө надаас хойно мэдэмхэрж ярьдаг болсон гэвэл арай илүү зохин тэр шашнууд жоохон юм хүлээж авахдаа удаан хойрог юм шиг надад санагдсан. Шинжилэл хийхдээ удаан хойрог юм шиг надад санагдсан. Тэгээд одоо ярьж л байгаа хэл та. Бас гол сэдвүүдийн нэг нь ахгүй гэж би одоо бодож байгаа. Тэгээд миний хэлэх гээд байгаа гол санаа юу юм бэ гэхээр за нэг иймэрхүү үгний хүч гэж байдаг юм байна. Таталцлын хууль гэж байдаг юм байна. Хүн юу дурдаад түүнийг авд юм байна. Тэгэхээр би үүнийг хэдийгээр мэдчихсэн би өөр дөрөө тийм сайн ашиглаж чаддаггүй. Яа гэх юм бол бас үгний хүчнээс илүү бас өөр хүчин оршин тогтнодог. Тэгээд тийм болохоор би тодорхой хэмжээнд би бас байнга ашиглаад чаддаггүй. Надад бас тодорхой хэмжээнд юу гэдгийг тэмцэх ёстой, хийх ёстой маш олон зүйлсүүд байдаг. Тэгээд тэгээд ерөнхийдөө та бүхэн ерөнхийдөө далд ертөнд зэмх юм сонирхоод гэгэрэл рүү хөтлөж байгаа хүмүүст би анхааруулад хэлж байдаг. Чөтгөр бурхан хоёрын дайан өгдөө шүү. Болгоомжтой байгаарай гэж анхааруулмаар байна. Би өөрөө чөтгөр бурхан хоёрын дайнд нэг өдөө өртөөд айлангаа алдсан. Ерөнхийдөө бол хүлийн ирмэг дээр очиж исэн гэдээ ойлгочих болно. За тэгээд далд ертөнд рүү нууцуд руу нэвтэрч эхэлж байгаа хүмүүс болгоомжтой байгаасаа гэж хүсэж байна. Тэгээд өнөөдөр 2025 оны 8 сарын 5:23 цаг болж байна. За тэгээд энэ хүрээд нэмшлэгээ өндөрлөө. Ерөнхийдөө би дуугийн сонсоход ичдэггүй. Гэтэ хэлж байгаа үгнүүдийг би танарт хэлээд байгаа шүү дээ. Үгнүүд нь иймэрхүү өстой. Тэгээд та бүхэн өөрсдөө юу болсныг мэдж байгаа маш алдартай үйл явдал болсон шүү дээ. Нэг нь салаад нөгөөх нь нийлсэн. Тийм үү? Тэгээд мэдээж хоёулаа гахалтай юм ихтэй. Хоёулаа нөхөртөө бол үнэхээр гахалтай хүүхдүүдийг төрүүлж өгсөн. Тэгээд нөхөр нь хүмүүсийн амьдралыг би бол шүүдэг юм биш. За яагаад салсан, яагаад нийлсэн зэргүүдийг би бол мэдэхгүй. Тэгээ миний харж байгаа бол хоёулаа л хөөрхөн юмхтэй, хоёулаа л хөөрхөн тэ юу тэр залуугийн тухайд би бол сайн мэдэхгүй. За тэр надад амаах. Тэгээд тэ бас амьдралаа тэгээд аваа явж байгаа. Тэгээд залуугийн тухайд бас яасан ч юм аа. Би мэдэхгүй хүмүүсийн амьдралыг би мэдэхгүй. Тэгэхээр би шүмжлэхгүй. Гэхдээ шүмжлээд тэ гол нь үг гэдэг чинь ийм хүчтэй байдаг шүү. Ерөөл
Тэгээ хараал гэж үнэхээр бэдэг шүү гэж би одоо хэлмээр байна. Би урд нь хараал гэж бэдэггүй гэж боддог байхгүй. Одоо бас яг энэ 16 жил, одоо бас яг энэ 7 8 9 жил би эднэрийг би бичиж явах та. Сэтгэлийн хүч бол бусад бүх төрлийн хүчний хүүсүр ингээд бичсэн байна те. Энд дээр би ингээд энэ дэлхийс мэт хамгийн гайхалтай мэдээлэл үзэлтэндээ бүсгүй хүнийг хайрлаж хайрлуулах мэдээж юм байж, цэцэрэгч байж, багтаа би бас цэцэрэх дуртай байжээ те. Тэгээ бис эндээ бис жоохон харамсдаг энэ үгэндээ долонгийн газар долон цогцоо гэдэг үгийг хальтаад билээ те. Монгол сургаал үгээр те гадаад орны Исмаил стандарт Монгол нөлөө энэ их нийтэм юм болсон. За тэгээд гол нь би юу ч гэдэг болохоор хараал өрөөл гэж байдаг шүү. Тодорхой хэмжээнд тэг үнийг тодорхой хэмжээнд бас жоохон ойлгоорсой. Тэг айл бол хайртай хүмүүсээ өрөөж байгаасаа гэж хүсээд энэ бичлэгээ өндөрлөё. За тэгээд энийг та нар нэг юм та нар ашиглаж болно. Юу юм бэ гэхээр би урд нь олон жилийн өмнө таталцлын тухай хуулийг дөнгөж номны гарангуут нь олж авч уншичаад тэгээд дараад нь удахгүй нэг баримтат ном гарлуу ялгаа мэдгүй. Тэгээд ямартаач нэг тиймэрхүү юмуд гарч явахт нь уншичаад эргэн тойрны зарим нэг хүмүүстэй би хэлжсэн. За ингээд таталцлын хүчээр хүн тэг өвгний хүчээр, хуулийн хүчээр таталцлын хуулиар хүн бодоод байгаа юм авдаг тэг үүнийхээ хүчээр хүн ингээд тодорхой хэмжээд бас хүн дөлөөлт юм биш үү гэд хэлтэл яасан гэхээр миний хизээч бодож байгаа хүмүүс тодорхой хэмжээд над руу муухай хүч шулуудж исэн тухайд. Бүр улам бүр тэхэсдэг гэж авшиг харааж байгаа юм шиг эсрэгээр нь нэг өрөөх биш бүр эсрэгээр ингээ харааж байгаа юм шиг чулуудчихсан. Тэгээд би юу гэж бодож байгаа юм гэхээр хамгийн тэ найс нөхөд ч юм уу тэ найс нөхөд гэдэг ч юм уу тэ одоо эргэн тойрны одоо хэн байх нам ахгүй тэ тийм хүмүүс ингээд хэлэхээр атаарах юм байлээ. Атаарч байгаа хүмүүс л хамгийн түрүүнд тэ одоо юу гэдэг юм бэ ингээд элдв винз ингээ муухай үг комментууд ингэж бичиж үлдээд юм байна гэдгийг би одоо ойлгосон. Ингээ бичиж үлдээж ингэж хараах гэж оролцдог юм байна гэдгийг би одоо ойлгосон. Тэгээ би юу гэж хэлэх гээд байгаа юм гэхээр тийм үү. За тэгээд миний хэлэх гээд байгаа санаа юу юм бэ гэхээр тэгэхээр ер нь бол мэдлэгийг тийм үү альва нууцлаг мэдлэгийг муу хүмүүс мэдрэхлээр муу юмар л ашигладаг. Сайн хүмүүс мэдрэхлээр сайн юмар л ашигладаг. Мэдлэг гэдэг бол хүч штэ. Хүч. Тэгээд би энэ тийм ээ одоо энэ номер 1 буддын шишний нууц биш нууцлаг зан үлдээд би нэг юм бичлэг оруулсан байна л да энэ дээр. Тэгээд 2 өдөр өмнө бичлэгийг оруулж аж. Тийм 3-нд тэгээ 2 өдөр өмнө бичлэгийг оруулж аж. Тэгээ өнөөдөр би энэнийхээ номер 2 буюу энэ юуны зан үйл биш таталцлын хуулийг боддоор баримтаагаар баталж ярих гэж оролдлоо. За тэгээд энэ хүрээд энэ бичлэг өндөрлөө. Тэгээд мэдээж энэ хэрэг над бас тэ та бидийн мэдхгүй ахаа зөндөө олон нууцуд байгаа. Бүр хэний ч мэдхгүй нууцуд байгаа. Хаач ямар ч ном дээр яригдгүй нууцуудыг би бас мэднэ. Гэтэ би тэднийг тодорхой хэмжээнд одоохондоо илчлэх цаг юм биш байгаа. Гэтэ яваа юмудаа илчилж магадгүй. Илчлэхгүй ч магадгүй. Магадгүй миний санааг хулгайлаад тийм үү ингээ өөр хүмүүс өөрийн юм шиг болгоод алтер нэрийг өөр хүмүүс хүртээд байгаа болохоор би миний дургу өрөөд ярихгүй ч магадгүй. Нэг тиймэрхүү байгаа. За тэгээд ном болгоод гаргахлаар бас номнуудыг бас тайлбар хийж ингээд гол утга санаануудыг хүмүүс аваад ярьчихж байгаа болохоор бас ном болгож гаргахаас бас жоохон айгаад байгаа. Тэгээд зүгээр ярьчих гэхэлэр
бас хүмүүс те жижиг хандлтаас угаас санааг нь хулгайлж аваад өөрсдийн болохоор өөрсдөө алдар нэмийн хүртэл би одоо тийм зөндөө өртсөн болохоор үндэ жоохон онцгүй байна. Тэгээд та бүхэн жоохон тэг лайк шеэр тэг комент бичээд жоохон дэмжиж өгөх юм бол би юм тэг үргэлжлүүлээд баймаар шүү. За тэгээд энэ хүрээд нь бичлэг өндөрлөё. Өнөөдөр 2025-ны 8 сарын 5-ны өдөр болж байна. 23 цаг болж байна. За ингээд энэ хүрээд бичлэг өндөрлөё.